Сайн бацхан уу. Тархины акр маань 9 сарынхаа дугаарыг эхлүүлж байгаа. Энэ сараас эхлээд дандаа эрдэмтэд, судлаачид, шинжээчид, зөвлөхүүд гэсэн тийм хүмүүстэй бас нэлээд ярилцах тийм бодолтой. Тэр ярианыхаа эхнийг Алтан хоёг гэж залуугаас эхлүүлж байгаа. Манай хүн бол Монгол ардын шинжихүүн ухаан, Монголын уламжлалт мал маллгааны арга зүй, Монгол мал эрүүлжүүлэх уламжлалт арга гэсэн юм 3 цуврал бүтээл судалгааны бүтээлийг тойр өгч гэх юм уу та. Тэгээд бас одоо сүүлийн 1 жил орчим надад зөвлөж байгаа тийм залуу. Сайн байна уу? Сайн байна уу зөвлөхөө? Сайн байна зөвлөө. За одоо тархины акрыг үзэгч олонд сайхан намарч байгаа зүг байна уу? Одоо тэгэд намрын сайхан налгар өдрүүдэд одоо ажил үйлсэн дэлгэр үйлсэн бүтэмжтэй сайхан байгаа хаа гэж хэлж байна. За энийг зүгээр сая нэрийг хэлэхдээ хүмүүс нэг тийм төсөөлөл авсан баг. За ямар ч байсан нэг тийм уламжлал мал аж ахуйн чиглэлээр судалгаа хийдэг хүн юм байна гэж. Энэ номыг бүтээхийн тулд ажилласан ажлынхаа тухай нэг тавчхан яриад байгаа чи. Ямар замыг туулж иж энэ ном бүтв? Энэ ерөөсөө болвол ийм байгаа юм. Монгол соёл ахуй гэдэг одоо нэг тийм дархалагдсан нэг юм байсан. Ер нь Монгол бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдэр ямар гэдэг. Тухайн зүйл нь алдагдсан байсныг одоогоос одоо 22 жил өмнө одоо ухаарч гэдэг юм. Тэгэл энэний судалгааны ойноос орсон. Эхлээд евро орж байгаа ч мдээгүй л дээ. Тэгээ одоо тэр судалгаа маань явсаар олон зам туулсан. Хамгийн сүүлд нь бол энэ органик хүнсний тухай хуулийг хүрээд бэлчээрийн мал аж ахуйг хэрхэн яаж шилжүүлэх вэ гэдэгт дээр орж ирэл тэгэл энэ бүтээл чи өөрөө цаанаас шахагдал гарсан гэдэг юм уу тийм. Гэхдээ энэ бүтээлийг тухайн Алтан хоёг гэдэг хүний миний бол өөрийн зохиол бол биш. Зүгээр би энэний зүгээр эмхтгсэн одоо автор гэдэг юм уу тийм юм байна. Энийг бүтээхэд бол Монгол улсын 218 сум руу орж 90 мянган малчнаас судалгаа авсан байдаг. За өсөр ажил. Тэгээд тэрнийг авчаад 2022 онд Дундгой аймгийн сайхан уусман дээр органик мал аж ахуйг одоо эрхлэх тийм боломж гарч ирээд одоо мөнхөр ахта хамтраад тэр Дундгой аймгийн одоо сайхан уусмын захиргаа тийм малчтай ингээ холбогдоод тэгээ тухайн ажил эхэлсэн. Амжилттай болсон. Тэгээ нөгөө хүмүүстэй сургалт өгөх гэхээр нөгөө чинь заавал гарын авлага байх болцоод болдгоо. Тэгэл одоо яалтчгуудаа шахагдаад тэгээд энэ ном гаргахаас өөр аргагүй тэгээд яг 90 мянган малчнаас судалгаа авсан гэдэг ихээр нөө уламжлалт соёл ахуй тэрнийг нөө судалсан тэрний дата баз одоо нэг өгсөн юм байсан учраас материал байсан учраас яг энэ ном маань бол гарсан. Тэгээд одоо энэ 3 номыг хамгийн гол нь одоо заавал органик одоо мал аж ахуй эрхлэгч гэдэг юм уу зүгээр одоо юу гэдэг юм уу ер нь аваад ашиглахад зүгээр өдөр тутамдаа хэрэгэлдэг л ном. Түүнээс ч одоо уншаад орхичи, уншаад хайчи яг уу мэдээд авчи гэдэг бол биш. Өдөр тутамдаа яг календар шиг л хэрэглэхгүй бол болохгүй байхгүй. Тэгэхээр одоо энэ бүхнийг яг манай малчид бол аваад хэрэглээд явж байгаа. За. Зүгээр яг сошиалаар явж ирсэн нэг сенсацтай мэдээлэлээс яриаг эхлэлмээр санагдчихлаа. Чиний яриан дээр алуулах мал юу төхөөрүүлэх мал 3 хоногийн өмнө үддэг лээ. Тэр нь яг ханаалтчаа яг үнэ юм уу? Одоо малчид бол ихэнх нь бидэндээ тэгээд яг сошиалаар явж байхад ингээл доотлын комментиг уншиж байхад малын сэтгэл зүйч гарч ирсэн байна, тэгсэн байна, ингэсэн байна гэдэг юм. Ер нь бол Монгол 5 шим мал бүгд зүүнтэй. За. Тэгээд одоо ингээд хүмүүс зөвхөн адуу ингээд холоос гүйдэг, нутг руугаа гүйдэг, одоо хийлэн зарагцсан моног гайл ингээд одоо тэр зөнгийн тухай ярьдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол 5 шим мал. Одоо зүгээр нутг руугаа гүйдэг гэж ингэж ярих юм бол хонь ямаа бол одоо нэг 250-аас 500 км газарт бол яг өөрийнхөө бэлчээрт ирэх чадвар байдаг байхгүй. Бэлчээрийн одоо манай хүн. Тэгээ өхөр мөхөр бол замбрааг өгөө шүү дээ 1000 гаруй км гүйгээл явчихна. За. Тэсвэлд одоо энэ сэлэнгээс ус руу усаас сэлэнг рүү нүүж ирсэн айлуудын өхөр мөхөр өхөр чинь буцаад нутагтаа гүйгээд очсон юмнууд саяхных шүү дээ. Зөндөл юмнууд байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг хүнсэнд хэрэглэгдэх малыг энэ нь бол тэр цаг хугацаатайгаа хэдэн хоног өмнө мэддэг энэ тэрийг бол
тэр эртнээс мэдээд хэлээд за ингэж мэдэрдгийг хүнсэнд хэрэглэгдхийг ингэдэг ингээд одоо цаг хугацаатай гэж бичсэн. Тэрний одоо нэг Хөвсгөл аймгийн нэг органик болгож зарлаад өнгөрсөн жил би Хөвсгөл аймгийн сумуудад одоо илтгэл экс тавиад явж байхад нэг миний илтгэлийг маань бичиж авсан байсан. Тэндээс хүмүүс тэл таслал тавьсан юм шиг л дээ. Тэгээд хүнсэнд хэрэглэх мал жишээлбэл одоо намайг тэдэн сарын тэдний өдөр хүнсэнд эзэн маань одоо төхөөрхнө гэдгийг мэдэх юм уу? Ер нь бол энийг мэднэ. Алтан дээдүн аялгауг одоо бүр хэлхээс аргагүй болж. Алтан дээдүн аялгау дээр ингэж үчигдсэн байдаг шүү дээ. Заяагдсан гэж. За. Тухайн Монгол хүн заяагцын 5 шумал бол тухайн хүний хүнс, унаа, тэгэл одоо эдийн засгийн бүгдийг хангахыг одоо зориулагдаж одоо тэнгэрээс заяагдсан гэж одоо тэн дээр ингэ бараг л тэгж бичээд байгаа байхгүй. Тэгэхээр би энийг одоо өвлөж уламжлалж ирсэн тэр хүмүүс биднэрт хэлсэн, дамжуулсан одоо аав ээж өвөө эднэр гэдэг юм уу. Тэд нар алтан дээдүн аялгауг уншсан ч юм уу, гоо ч юм мэдгүй тэд нар бас л яг тийм л юм хэлж байна. Энэ мал эзний стори бас махан хор болно. Миний хүү чи малтайгаа ойрхон байгаарай. Сэтгэлээ одоо малтайгаа одоо сэтгэл санаа, уян санаа нэг байж хайрлаж одоо юм мал чинь одоо чамд өгөөж өгдөг юм шүү. Тэхгүй бол өгөөж өгдөг юм хүү минь гэд хэлдэг байсан байхгүй. Тэгэхээр энэ тэр зөн гэдэг чинь бол яадаг юм бэ гэхээр энэ хүний идэж болоход одоо бэлэн гэдгээ одоо мэдсэн одоо байх нь шүү дээ. Харин тухайн мал тий яхаа одоо би бэлтгэх юм. Тэр л одоо надад сан санагдав. Бэлтгэгдээд л байдаг юм шиг байгаа юм. За яг хаа даруухан болох эсвэл ууртай тагшин болох уу? Хэрвээ авч ирээд ингээд одоо төхөөрхийн урталт авч ирээд уйлаа шүү дээ. Хэрвээ бэлэн биш мал бол яаж ясаа алдуурал явчихдаг. За. Тэгэд алдуурч явсан тэр малыг дахин хойноос нь хөөж ингэж одоо авч ирж төхөөрөх юм бол тэр малын мах шүүс нь бол хүнд бол тийм таатаа биш. Одоо хэрэгцээтэй одоо аминдемик гэдэг юм уу тэр нэг хангахгүй л гэсэн үг. Тэр утга санаагаар нь дахиж алдуурсан малыг бити дахиж бариарай. Тэгээ төхөөр. За болоог нь хавс гэдэг гижил сүрхтэй явж ирэх юм тийм үү? Яг л тэр л одоо энэ бол бидний уламжлалт соёл шүү дээ. Харин тэгэхээр одоо боон дээр бол алдуураад явчлаа хамаагүй ойрхон гэхгүй шүү дээ. Тийм. Нүдж байгаа л оруулаад одоо нөгөөсөө төхөөрчж байгаа шүү дээ. Яг одоо бол нэг одооны малчид манай хатам ээж ч юм бол хэд хоногийн өмнөөс хөрх юм за тэрийг аль хүнсэнд гаргая даа гэл ингээл яриад тавлаад эхэлдэг те. Яг үнэ тий. Тэрийг нөхөр сонсоод байна даа. Мэдэрнэ тийм үү? Эзэн мал хоёр нэг одоо цол болцсон шүү дээ эрчим энерги. Тий. Одоо эн чинь маш олон юмнууд байдаг л да. Жишээнүүд байдаг л да. Одоо нөгөө нэг эснийг авардаг. Тий. Адууч гэдэг ч юм уу, өхөрч гэдэг ч юм уу ингээд юмнууд байж л байгаа л да. Тэгэхээр эднэр чинь бол яаж нөхөр одоо яг надтай тохиолдсон зүйл байхгүй. Одоо миний нэг азраг байдаг. Тэгэхээр тэр чинь бол одоо 12 та дөнгөж дааг багт нь уйж эхэлсэн байхгүй. Тэгээ намар нөгөөхийг унаад ингээ мал хөөгд ингээ явж ирсэн чи би бусгаад унчихгүй юм. Нөгөөх чинь ингээд бусгаад цаашаа гүйж байгаа юм. Тэгээ би зүгээр санаанд бол чи намайг орхиод яваараа л гэчихгүй. Тэгс чи эргэг гүгээд ирсэн баг. Тэгээ би энийг болохоор нөө тухайн үедээ вау гээл тий. Гэх мэт. Тэгэхээр хамгийн гол нь тэр танаа хадам ээж чинь хэлж ийн гэдэг чинь тэр малдаа дуулгаж байгаагийн л хэлбэр байх болов. Ингэж л харж байгаа. Гэхдээ саяхан нэг нөхөртөө ярьжсэн чинь үгүй ярих жоохон мориноос унчихгүй юу? Тавьчихсан. Яасан гэсэн чинь мориноотойгоо санаа зөөрөөд умчлаа гэж. Тэр санаа зөөрсөн. Морь ондог хүмүүс тэгэл тий ижил санаатай баг одоо тэр уурга морчин бол жолоо баримлахгүй шүү дээ. Уурга барайл явж байгаа л тэр чи уурга морчин одоо тэр морийг дагаад тэр эзний оюун санаатай баг л нэг явж байгаа. Чи санаа зөрснөө яаж мэдж байгаа хэтэргүй санаа зөрчлөө гэдэг энийгээс толгойгоо манчаад одоо тайлбарлаж чадахгүй л байна л та. Тийм л байна. Тэрнээс бол тайлбарлах юм бол одоо тухайн хүн чинь тэр одоо энергиээр ингэж холбогддог гэдэг гэж ингэж тухайн нөхөр чинь тайлбарлахгүй зүгээр санаа зөрчлөө л гэж байгаа. Морь үдэрээ санаа зөрчлөө тий. Чи давчхад бас амарч юм. Би нөгөө тайлбарлаач одоо хүмүүс ингээд тэгдэггүй ингэдэггүй янз бүрээр л хэлэх юм л. Тэгэхээр тэр нь ч хамаагүй хамарч юм. Тийм. Амарч. Нөхрөөс би нэлээд шалгаахгүй тэгсэн чинь би уг энэ талаар нь тойрох байх гэж бодож байсан. Тэгсэн чинь морь ийшээ таарчих төр. Тэгээд унцсан гэдэг.
одоо шүн тойрох ч юм уу. Тэ. Газар нутгийн баримжаа алдах ч юм уу. Эсвэл будан модонд яг хүн тойрдөө шүү Тэ. дээ. Тэ. Тэгэл ер нь бол би хөөхд байх ч тэр зүгээр л жолоо зөвлбөрийн сул тавьж хатал гэртээ ирчихдэг л байна. Тэ. Хөдлөд ирчихдэг. За яг энэ зүгээр бас сонирхолтой байх хөднөөс ярьж байгаа. Тэгэд нэг чи органик мал аж ахуйн тухай ярьдаг. Тэгээ органик мал гэж ер нь ямар мал хэлэх гээд байна. Орчин үед ч одоо нэг вакцин гэдэг нэг юм бий болцсон. Тэгээ чиний байр суурилах төр вакциндж болохгүй гэдэг юм чинь нэг эсэргүү хувьсгалын эсэргүүж байгаа юм шиг. Харин тий. Тэгэхээр зүгээр Монголд л одоо би эсрэгүү болж харагдсан л да. Дэлхийн нийтэд бол энэ чинь бүр хүлэн зөвшөөрчихсөн юм байна шүү дээ. Олонс нэг зөнцийг байгуулахад одоо хүнэрхийн коньяц гэдэг ч юм уу. Тэгэд одоо мал амьтныг эрүүл байлгах тухай энэ юм тавлаг байлгах тухай энэнд бол тэр нөгөө нэг малыг эрхчлөөдөө дураар нь байлгаж одоо нөгөө нэг тэр шим шүүс нь одоо тэр одоо нөгөө бактериуд нь бол гүйцэн байх хэрэгтэй гэдэг юм ярьж байгаа. Тэгээ зүгээр энийг хамгийн гол нь яг энэ аж ахуй эрхлэх боломж нь маш цөөхөн улсад үлдсэн байгаа байхгүй. За. Тэрний нэг нь манайх нь бол яг тэр органик руу ингээд ороход болохгүй юм бол байхгүй. Тэгэхээр манайх нь одоогоос 100 жил өмнө бол малта ямар юм хэрэгэлдэг байсан юм. Ямар вакцин хэрэгэлдэг байсан бэ гэдээ асуугаад үзье л да. Тэгэхээр тэр үед бүгдээрээ одоо нэг өвчтөн мал идээд өгчдөг байсан юм уу? Тийм одоо тахал гараад ингээд бүгд яарчдаг байсан юм уу? Тэр төөхөн дээр тэмдэглэгдсэн юм юу ч байхгүй. Харин одоо энэ судалгаа хийж байхад бол маш олон ном бас судалж таарсан. Яагаад тэр ном судлах болсон бэ гэхээр чи хүнээс нэрээ ингэж асууж судалж авсан юм уу? Энэ юугаар батлагдсан үнэ юм уу гэдэг асуудал ирнэ шүү дээ. Шинжлэх ухааны үндэслэл байгаа мó. Тэгэхээр тэр урд хожид бичижсэн тэр номнуудаас би авч харж байгаа юм л да. Одоо өөр хангаа аймгийн Тархт сумын орчимд тэр орчимд одоо амьдардаг байсан. Цэвэл ванчигт орж, Тархан байдаа цэвэл ванчигт орж гэдэг бас их нэлийн одоо гигэнт эрдэмтэн хүн байсан байна. Тэр хүн 10-аад ном бичсэн гэж би дуулсан. За. Тэгэхдээ би тэр номноос 2хан ном олж аваад тэрний нэгийг одоо алах хийсэн. Нэг нь одоо надад байдаг байхгүй. Тэгэхээр тэр нэмгэн ном, жижиг ном байна. Тэгэхээр тэр номон дээр өхрийн ёр өвчин гэдэг нь бас нэг одоо халдварт өвчин байх юм байна шүү. Тэрэнд зориулаад вакцин уламжлалт аргаар хийцэн баг. За. Уламжлалт аргаар. Тэгэхээр малаа тэр хүмүүс чинь одоо энэ зориуд ангаар гарч явсан химийн гаралтай одоо тэл вакцин одоо энэ бэлтгэл антибиотик одоо юу гэдгийг тий тарилга туулга энэ бүхнийг гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ нь бол энэ суурин аж ахуйд зориулж гаргагдсан зүйл гэж би ингэж харж байгаа юм. Ер нь тэрэнд бол зохимжтой. Суурин аж ахуйд бол маш зохимжтой шүү. Түүнээс бэлчээрийн малд бол шаардлагагүй. Яагаад тэгэхээр тэр бэлчээрт байгаа 1000 гаруй төрлийн химийн хурамлыг идээд тэр аршин усаар уугаад өөрийг эрүүлжүүлж байгаа юм байхгүй. Өвчин тусах магадлал маш бага. Тэгээ тэр нь дархлаа болоод маш өндөр дархлаатай болчихно. Тэр ямар ч вирусыг өөртөө тусгахгүй. Жишээ нь бол яг энэ юун дээр дундгойн сайхан бат тэрэн дээр тохиолдсон юм л та. За. Энэ органик гардаг жил ч бол автгаатай байсан байхгүй. За. Яг тэр органикийн бэлчээрийг тойроод. Тэгээд тэр хамгийн наадалд байдаг одоо органик энэ одоо ариун жаргал гэдэг залуу 1600 мал. Тэрнийг 3 хуваацсан мал. За. Тэгээд тэрэн дээр одоо нөгөө нэг юу гарахгүй. Нэг мэлцэн өвчнөд ямаа ирээд орчихгүй. Тэгэхээр тэрнийг сумын мэдээд аймагт мэдээд вакцинжуулна гэхгүй. Халдвар авцсан. Одоо вакцинжуулж одоо эднийг одоо эрүүлжүүлж авахгүй болохгүй. Тэгэхээр би бол үгүй наа чи өвчин аваагүй гэдэг. Тэр авцсан баталгаатай гэдэг. Хэрвээ авцсан байх юм бол вакцин хийн гутна өвчин илэрх байхгүй. Өвчин гарч ирнэ. Тэгээд тэр өвчнөд байгаа тэр малыг тусгаалan дахиад эмчлэх юм уу? Яадаг одоогийн энэ орчин үеийн одоо эмчилгээний аргаар л явах бах. Тэгээд нөө өвчин тусаагүй нь бол яахчгүй. Тэгээд хийгээд ерөөсөө нэг 24 юм уу 72 цагийн дотор бол эхний шинж тэмдгүүд мэдэгдээд эхэлнэ л дээ. Тэгэхэд ерөөсөө бүтэн сар болоход нэг ч одоо бүр унжишгч гэдэг юм уу өвчин илрээгүй байхгүй. Тэгэхээр энэ юуг нотолж ийн гэхээр тэр дархлаатай малд хэдийн мянган өвчтэй мал орж ирсэн ч өвчин тусахгүй халдвар авахгүй.
Органик аж ахуй гэж чи бол одоо юу гэдэг нь ямар ч вакцин тариулахгүй 1-2 айлыг ингээд зориуд байлгаад шүү дээ тийм үү? Тий. Вакцин тариулахгүй ер нь бол химийн гаралтын бэлтгэл огт хэрэглэхгүй. Гагцуу зөвхөн тэр уламж дараагаар ирүүлжүүлэхийг аргаар л ирүүлжүүлдэг. Тэр бүх аргууд энэ дэр байна ер нь бол. Ер нь бол байгаа. Бүгдийн 100% тусгасангүй л худлаа. Яг өнөөдөр одоо 5-ын өмнө хэрэглэгдэх нь одоо тэр шар номон дээр байна. 5-ын өмнө одоо тэр малын өвчнөд одоо жишээлбэл шүүгээр гэдэг ч юм уу тий. Дуу тавдарч гэдэг ч юм уу. Энд дээр бүгд вакцин хийгддэг. Ногооны хордлооч гэдэг ч юм уу. Тэр нэг цовхроо гэдэг нэрээр уламж дараагаар тэр нэрийг уламжлалт нэр нь цовхроо. Зүгээр одоогийн шинжлэх ухааны нэр нь бол ногооны халдвар баггүй. Хордлого. Ногооны хордлого. Хавраас 100 одоо ингээд малт яадаг. Тэр нэг одоо вакцинаар одоо яаж байгаа байхгүй. Тэгтэл тэрнийг чинь зүгээр л одоо шар усаа өгдөг, шар сүү байдаг штэ яргийн шар. Тэгэхээр нэг ч өгдөг ч юм, эсвэл нэг нэрмэл өгдөг ч юм уу. Нэг бол одоо хожирт оруулдаг ч юм уу. Ингээл уламж дарахаар засаж зүгээр одоо итгэж исэн юмнууд байгаа байхгүй. Тэр нь ямар ч хор нөлөө байхгүй. Харин тэгтээс наадах ч нэг орчин үеийн төрийн бодлоготой нийцэхгүй байдаг. Тэгээд өвчлөлөөрөө манай хамгийн малчид маань хамгийн эрүүл агаарт, эрүүл мах маджин гэсэн чинь өвчтөе хүний тоогоор малчид илүү байгаад байдаг. Энэ одоо энэ вакцины энэний хооронд нэг уялдаа байна да. Бага. Энэ төр болоод үү штэ ингэж байгаа юм. Одоо 2017 онд бол органикийн тухай хууль батлагдсан. 17-ны 1 сарын 1-ээс эхлээд мөрдөгдөж эхэлсэн буюу 16-нд батлагдчихгүй. Тэгэд энэ дэр чинь нөгөө нэг манай Монгол улсад яг энэ органикийн одоо тэр торчлого энэ тэр юуж байхгүй байхгүй. Тэгээс 11 оноос хойш явсаар байгаа судлагдж байгаа л батлагдсан хууль байгаа юм. Тэгээд тухайн хуулийн дээр одоо тодорхой биш ч гэсэн ч тодорхой хэмжээнд бол хориглоно гэдэг юмнууд нь бол байсан. Одоо химийн гаралтын бэлтгэл хэрэглэхгүй байх мах гэдэг. Тэгтээ арталт нь одоо зөрүүдээр одоо нэг яаж байгаа юм шиг зөрчилдүүлж байгаа юм шиг одоо товлолт одоо эмчилгээ үйлчлэгийн тамрагдана гэдэг. Тэгэхээр товлолт эмчилгээ үйлчлэг нь болохоор заавал вакцин хийх хэрэгтэй болчиход байдаг. Олон улсын одоо мал амтны эрүүл мэндийн тухай хууль гэдэг юм уу. Олон улсад бол энэ органикийг ингээд мөрдөж байгаа юм дээр бол огт химийн гаралтын бэлтгэл хэрэглэж болохгүй. Тэр уламж дараагаар байна. Тэр нь бол илүү органик байна гэдэг зөвлөмж өгөөд хуулиуд гарч ирсэн. Энд чинь дэлхийд бол нэг 70 гаруй улс бол органик хуультай байхгүй. Тэгэхээр тэдний туршлагууд байгаа юм л да. Тэгэхээр манайх бол заавал одоо тэр органикт хий гэдэг юмыг тулгах шаардлагагүй юм байна. Тэгэд би нөгөөх нэг ягаад тэр энэ бэлтгэл хэрэглэхгүйгээр тэрнийг ингээд хийж чадсан бэхээр олон улсын талыг нь би баримтлал засгийн газартаа харилцсан гэсэн үг байхгүй. Тэгэл болчихж байгаа юм. Түүнээс бол заавал одоо энэ хууль зөрчөөд байна. Чи хуулийг даахгүйгээр ийм хийсэн байна гэх юм бол энэ өрөөсгөл тал бол хуулиа одоо энэ манад хуулийн өрөө зөрчилдөөнтэй байгаа юу гэвэл байгаа. Нэг ийм яриад байна. Улаанбаатар хавтын биднийх чинь их ууртай байна. Тэгэд бас нэг шалтгаан ууртай болдог, стресстэй болдог шалтгааны нэг нь айдастай мах, стресстэй мах гэдэг ойлголт бий болоод эхэлсэн. Тэгээ дургуй малуудыг ч авчираад бөөндөр нэг тайц зарж байгаа. Тийм байж болно шүү дээ. Шулуух нь одоо ингээл тэр малын бие организмд нь бол ерөөсөө нэг за 24 цагийн дотор ихэд цочрол, айдас, төгшөөр, тэлэх стресс бүх юм нь орно. Тэг энэ яадаг юм гэхээр одоо тэр боон дээр бол малыг ааш нийлүүлэхин тулд маш тас амьд мал худалдаж авч байна. Тэрнийг бол за нэг 500 км газар машин дээр сэгсэж ил. Бид нар нэг 500 км газар машинд явхад яаж ядардаг гэдэг. Тэгэхээр тэрнийг мал дээр яг тавиад үзэх хэрэгтэй л байхгүй. Тэгэхээр тэр булчингийн чангарч гисэн. Булчирхаанууд нь бүгд цочролд орцсон. Тэр булчирхаанууд ч бас тодорхой хэмжээний өөрсдийг хамгаална шүү дээ. Хамгаалахын тулд бага хэмжээний хор цэцруулсан. Тэл одын боон дээр ингээ гарсан малын гиз дотрыг итгэхэр чинь нэг аим шиг өнөр өнөртдөг гэсэн. Тэр чинь тодорхой хэмжээний хор ялгаар болсон. Эндээс одоо хол уцруулах юм энэ түүхнээс хойш энэ одоо доош иргэд зөндөө бол 6 булчирхаа. Энэ 6 булчирхаа чинь л тэгэл гиз доторт нь хор цацсан. Ер нь анхны шинж тэмдэг гизнийг чанаад иштгэхэд л тэгэл өнөр нь ямар байна тэрнээс л мэдгэж байгаа. Тэгэхээр органикийг малын одоо гизийг чанаад идвэл өнөрдөггүй. Энийг туршилт хийгээд анхны органикийг гаргасан нэг странд 3 гиз чанаж үзсэн байхгүй. Тийм нөгөө страны эзэн нь бол аимшиг юм болно шүү дээ. Уурлаа пүпа өнөр одоо чи одоо ингээ өөрсдөө юм үгүй өнөрдөггүй. Гаднаас орчиж ямар сайн нэг гэдэг байхгүй.
Ийм онцгой юмнууд байгаа юм. Маханд ч хүртэл яг тэр чи юу идэн чиний оюун санаа яг л тийм бол. Одоо тэр нөгөө мал эзний историос махан хоруулна гэдэг үгийг ерөөсөд тавчлаа л хэлсэн байна. Чи өөртөө нийцсэн. Одоо жишээлбэл ийм байхгүй. Нэг тийм онгороо сагсууд айл. Нөгөө айл нь бол даруухан дүлгөөн байлаа гэж үзье. Тэр мал нь тэр даруухан дүлгөөн айл нь тэр онгороо сагсуу одоо малаа дандаа хөөж одоо туудаг одоо гоогчдаг ч юм уу тавдаг байдал нь алдагдуулдаг байж гэж үзье. Тэр айлаас мал аваад идчих юм бол нөхөр тэр малын бах одоо идээд дуустал бол жоохон тиймэрхүү л байна. Манай хөдөөнийхэн жахаа ер нь хонио гарахтаа утгаа нууж очдөг л та. Нуу шүү дээ. Тийм. Утгаа нуун тэгээд одоо төхөрхөөс өмнө одоо би одоо өөрийг чинь одоо тэр хилдэг үхтэй шүү дээ. Одоо тэр үгийг хэлэх юм бол одоо дахиад нэг одоо хойноос одоо баахан постууд явах та одоо тийм энэ ч одоо юу юм бэ одоо хилдэг үгийн чинь хэлээд өгчөөч. Одоо өөрийг чинь өрцөлсөнгүй өвс огтлоо гэж одоо жишээлбэл өрцөн дээр нь өвс тавьж байгаа л одоо огтлтгал да. За яг энэ намайг ингээд хэрвээ та бүхэн сонирхвол энэ дээр ингээд нэг өгүүлбэрээр нь бичсэн бүх зааварчилгаанууд байна. Байгаль дэлхийгээ хэрхэн шинжих үү, малаа хэрхэн маллах уу, за тэр малаа хэрхэн эрүүлжүүлэх үү, ямар өвчнийг юугаар эрүүлжүүлэх үү гэдэг ингээд ер нь л нэг тийм амьдралын бодит хөрсөн дээр сургаж гасан тийм зүйл байна. Бот ном шиг ингээд зузаанаар унших юм ерөөсөө алга. Яг уншаал хэрэгжүүлэх юм байна тийм үү? Календарыг өдөр болгон хардаг шүү дээ. Яг л календар шиг л ашигла гэж хэлж байгаа юм л да. Тий. Манай нэг хөдөөний нөхдүүдийг ном унших доргууг нь мэдчихэдэг ч байна. Ер нь бол судалгаатай хийгдсэн. Тэгсэн байна. Тий. Одоо би нөгөө нэг 19 оноос эхлээд малчтын сургуулийн төв байгуулсан юм. Тэгээ тэн дээр ингээд ирж чад одоо энэ ширээвтний хүртэл том байгаа. Тийм байна. Ингээд харахад 13.5-аар бичсэн. Тэгээ яадаг юм бэ гэхээр нөгөө өдөр болгон ном уншдаг, сонин уншдаг хүмүүс биш учраас нүднийх нь хэлбэр таардаггүй юм байна л та. Хэлбэр гэдэг юм уу одоо юу гэдгийг нөгөө нэг ягаад фокус одоо нөгөө нэгдүгээр ангийн хүүхдэд ягаад том үсгтэй ингээд осоргохгүй байдгийг тийм. Яг тэрнтэй адилхан. Тэр хүмүүс бол зүгээр ингээд сууж байгаа л гоё ингээд ширээн дээр тухулж чад унших боломжгүй. Одоо тэнд мал одоо жишээлбэл дэлгүүтэх гэдэг юм одоо цусны өвчин болоод гүйж явах замдаа хаана яаж чадах вэ гэдгийг эндээс хараад явж явах жишээ нь л багхгүй юу. За тэгээд манайх яг өдөө ах トゥ нар чинь байдаг мал хойтой бол ерөн зүгээр боломжтой бол энийг аваад бэлгэлчмаар юм байна. Тэгээд тэгжээж л бид нар өөрийгөө эрүүлжүүлэх үндэс нь бол малчид руугаа бас нэг жоохон тийм оюун санаа руу хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болчиход байгаа. Тэгээд тэрэн дээр бол бид дээр нэлээд ажиллая гэсэн тийм бодолтой байгаа. За дараагийн яг энэ органик малын тухай дараа тусдаа чичтэй байлаа юм хин тийм үү? Тэгээ. Зүгээр одоо бол юу их гэж нөхдөр сая нэг баян ээж гэдэг төслийн юм яваад байгааг та бүхэн анзаарч харж байгаа. Тэгээд 2-3 аймагуудаас малчин бүсгүүчүүд ирээд нэг хошоо байгуулад зээлээ аваад тэгээд үйлдвэрлэл эрхлэх юм гэсэн тийм санаатай Улаанбаатар хотын зах зээл болон орон нутгийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүн хэрхэн гарах вэ гэдэг талаас нь сонирхож ирж уулзсан. Тэгээд Алтайг манаас нь 2-3 газар очиж шинжээч гэдэг шиг зөвлөхөөр очиад ирсэн. Тэгээд хоршооны бодит нөхцөл байдал өнөөдөр ямар байна? Яг одоо хавар улсын хурлын сонгуулийн уртлаас Монгол Ардын нам болоод шинэ хоршоо гэж хөдөлгөөн үүсгэж эхэлсэн. Тэгсэн. Тэндээс эхлээл над руу малчид залгаж эхэлсэн. Тэгээд энэ хоршооны талаар л одоо мөнхийн зөвлөөстэй би үндсэн ажиллаа хиймээр байдаг. Үндсэн судалгааны ажиллаа хиймээр байдаг. Давхар би нэг одоо хоршооны нэг тийм зөвлөгч болчиход байж байгаа. Одоо яг засгийн газрын мэдэгдэж байгаа улсын хурлын мэдэгдэж байгаагаар бол одоо 5,000 орчим хоршоо байгуулагдсан энэ төр гэдэг ингээд ярьж л байна л да. Яг тэр тоон бол нэг хэсэг яг байгаа. Зүгээр одоо надтай бол харилцаж байгаа зөвлөгөө авч байгаа хоршоо бол нэг 700 гаруй хоршоо. Тэгээд заримд нь бол тэр юунд нь жормонд нийцүүлээд төслийн ч бас биш ч гэсэн юмнууд би яг тухайн. Тэгэд яг одоо болвол үнэхээр хөрсөн дээр дийлэн холох нь ямар байна вэ? За тэр төсөлдөө нийцүүлж авч байгаа хэсэг нь мэдэхгүй. Гаднаас нөгөөх нэг оруулж байгаа тэр нэг малчинд 50 сая хүртэл гэж байгаа шүү дээ. Тэр мөнгө хааш явж байгаа юм бэхээр манай урд хөрш рүү гарч байгаа. Моцгол авч яана, машин авч яана тэгэл одоо тоног төхөөрөмж яг тэр нь болдго юм а гэж үзье. Шал өөр юмд зарцуулагдаад явж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улсаас тэм хэмжээний мөнгө
гадагшаа шууд ямар ч контролгүйгээр гарч ийн гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг тал эдийн засгийн ач холбогдол бол энэ. За. Одоо надаас зөвлөгөө аваад явж байгаа 700 гаруй тэр хоршооноос одоо яг мэдээж миний зөвлөгөөг авах хүн байна, авахгүй хүн байгаа шүү дээ. Дагж байгаа нэг 100 орчим нь бол 90% таа бол амжилттай. За. Болол юм хийгээд эхлүүлээд эхнийхээ үр шимийг хүртэж байгаа юм. За. 100 орчим. Тэднэр дээр зүгээр шууд ямар ч сургалтгүй, ямар ч хараа хяналтгүй тэгээд зааварчилгаа байхгүй зүгээр нэг маллаад явж байгаа хүмүүст бол мөнгө өгсөн байхгүй. Мэдээж хэрэг тэр мөнгийг эргэж төлнө шүү дээ. Тэгнь. Яаж юугаар гэдэг нь бол тэр сонин. Сонин биш одоо зүгээр стедик бол тэр банк аав. Аав. Өгсөн юм авч шүү дээ. Тэр арталт нь үрдэн байгаа юм гэдэг асуудал байна шүү дээ. Тэгэд яг голчлоод юу байгаа юм бэ гэхээр өнөөдөр асуудал нь бол хоршооны дансан дээр мөнгө ирэхгүй байгаа асуудал. За. Нэг 5 хүний айл нийлээд 6 айл нийлээд ч юм уу тий мөнгө авчихна. Бүгд өөр өөрийнх нь дансанд хийд өгч чинь. Аль эсвэл нөгөөх нэг би тэндээс мал авах гэж байгаа юм уу гэдэг юм уу тэндээс тоног төхөөрөмж авах гэж байгаа юм бол шууд тэрнийх нь одоо нөгөөх нэг данс руу хийд өгчдөг. Хоршооны данс руу хоршоон дээр данс байхгүй ч юм уу. Ерөөсөө хоршоон дээр данс ихэнх нь нээхгүйгээр шууд мөнгийг өгж байгаа юм. Тэгэхээр татвар одоо нөгөөснөө хол явж ийн гэсэн үг шүү дээ. Байхгүй. Татвартай холбоо байхгүй. Тэгээ хууль эрх зүй хизээ яаж тайлан гаргах юм. Үйл ажиллагааг хизээ эхлүүлэх. Яг тэнд дээр нэг төлбөрийг нь бол 1 жилийн дараа төлмөлнө гэл ингээл явж байгаа. Тэгэхээр нөө хүмүүс чинь зүгээр мөнгө ирж байгаа нь за авъя нэг юм хийл гэсэн л одоо төсөөлөлтөл байгаа байхгүй. Яг хитэн дүүр хаанаас яаж болохыг бол тооцоолсон, хүний нөөцөө бүрдүүлсэн. Одоо нөгөө бусад нөөцүүдэд бүрдүүлсэн юм бол тэг 0 хамт. Жишээлбэл хамгийн сүүл таны югаар явахад зөв сүүлийн жишээс л авч. Тэгээ. Энэ дэр бол одоо жишээлбэл 3 аж ахуй эрхэлж байгаа. За. Нэг хүн. За. Хүний нөөц байхгүй. 2 хүн. Нөхөр нь 1000 мал маллаад явж байна. За. Өөрөө бас нэг тийм үйлчлэхний ажил эрхэлдэг. Давхар махны хөлдөр гэдэг ингээд яг боловсруулах цехийг одоо төсөл авчихсан. Тэн дээр нь ажиллах хүн байхгүй. Яаж зарахыгаа санааг нь одоо мэдээд байгаа ч гэсэн маркетинг байхгүй. Тэгэхээр энэ аж ахуй яаж нүгэл ерөөсөө л одоо буцаагаад л яаж хийж байгаа төлөгдөн тэр төлөгдөх нь бол төлөгдөн. Гэхдээ энэ аж ахуй цааш явахгүй байхгүй. Хүний нөөцөө шийдэж чадахгүй байна. Нөгөө нэг бүтээгдэхүүн түүхээдийнхээ нөөцөө шийдэж чадахгүй байна. Борлуулалтынхаа маркетингийг шийдэж чадахгүй. Мөнгө нь яг зүгээр ороод ирчихдэг юм байж тийм. Тэгээ энэ бол ямар ч өөр ашиггүй аж ахуй болоод явж байгаа. Хоршоо гэдгийг дээр би зүгээр акцент авч байгаа тэгээ хэлвэл юу гэх юм бэхээр манайх ч нөгөө нэг социализм үед бол нэг 400 гаруй нэг байгуулагдсан. Эхлээд. Тэндээс нь ашиггүй байна гэдээ хасагцаар ингээд 365 нэгдэл болсон байхгүй. За. 365 нэгдлээс дахиад хасагдаад сүүлд чинь нэг 340 орчим нэгдэл болсон. Тэгэхээр яаж нөхөөр илүүдж байгаа учраас л тоон хасагдаад байгаа байхгүй. Нөгөө илүүдсэн хэсэг нь ашиггүй болоод дампуураад байна шүү дээ. Тий. Тэгэхээр боломж нь бол нэг 340 30 орчимд байгаа юм байна. Ийм аж ахуй ажил хөдөж хойхон байна гэдэг бэлэн жишээ байхгүй. Тэгтэл 1998-99 онд байхад хошин тухай хууль гарсан шүү дээ. Тэгсэн. 12 онд хүртэл би судалгаа хийж байхад 12 онд хүртэл 15,000 хоршоо байгуулагдсан байдаг байхгүй. За. Боломжоос өөх нэг байх ёстой хэм хэмжээ байгаа шүү дээ. Тэндээс одоо хийдтэй хийх байна тий. Тэгэхээр нэг суманд одоо жишээлбэл нэг хоршоо байвал энэ ашигтай үйл ажиллагаа болно. 2 хоршоо байх юм бол нэг нэгэд татаж унгаах нь ойлгомжтой болчих жоох. Тэгэхээр нэг чи хөхөөр би хөх гэдэг юм хийчихэж байгаа юм л. Нэгс нь бол малчтаар зүгээр субодник хийж, туршилтын субодник хийгээд байгаа. Энэ аимшиг юм. Энэ бол аимшиг юм. Яг нь тэний нэг ярьжсэн үндэслэл нэрээ бас байж болох юм гэдэг. За мах боловсруулах цех хийцэн тэр сумаас ажилд орж байгаа хүн 3 саяас доош төгрөгийн цалинтай ажилтдаг бол тооч хийхгүй тийм үү? Хийхгүй. Гэтэл тийм хүн олдохгүй. 3 сая төгрөгийн цалин өгч чадахгүй бол жилийн нэг хүн ажилуулахад л 36 сая төгрөгийн цалингийн фонд гарч тийм ашигыг тэр жижигхэн махны цэхэр хийх ямарч болцоог. Болцоо байлаа гэж үзье л да. За. Тэгээ би зүгээр ингээд санаа гаргаа хэлж байгаа юм л да. Тэгэхээр нэгэнд итгэхгүй.
Хувьд алдсан нөгөө нэг бараг ээж охин хоёр нэгэндээ итгэхгүй, ах дүү хоёр нэгэндээ итгэхгүй л байгаа байхгүй. Тэгэхээр итгэл байхгүй бүгд ингээд тал дээшээ ингээд салцсан ийм систем дээр бол ерөөсөө энэ жижиг аж ахуй бол явахгүй. Одоо яг энэ Улаанбаатар хотод бэлэн жишээ шүү дээ. Одоо ингээд ажил давъя гэдэг зар байгаад идэг. Ажилд очиж байгаа хүн байхгүй гоц. Энэ яаж нэг бол хоорондын итгэлцэл байхгүй учраас л энэ итгэлцэл байхгүй болохоор нөгөөх нэг хэрэгцээ хангагдахгүй байна гэсэн үг. Нэгсэн цалин би нөгөөхгүй явдаг ч юм уу. Яадаг ч нөгөөх аж ахуй нь тооцоо судалгаа сайн хийгээг учраас тампордог ч юм уу. Хүмүүс урд нь очиод хашаардсан. Тэгэхээр ийм одоо яг зүгээр засаг бол юм уу одоо төр барьж байгаа хүмүүс болно гэж бодоод хийсэн байх л та. Шулуурын хэлбэл бол санал авахын тухайд л хийсэн шүү дээ. За яг нэг 2 3 их найд төгрөг тоглолтон тий. Гэхдээ яг тэр хохирогч нь хин бэ гэхэрэл арт түмэн шүү дээ. Хэрэглэгч бөгөөд аж ахуй хэрэглэгч өөрөө хохирч байгаа шүү дээ. Хохирогч нь л Монголын арт түмэн байхгүй. Монголын эдийн засаг л хохирч байгаа. Түүнээс бол тэр сайн биш. Ер нь одоо тэгвэл яах юм бэ? Цааш та хөдөө аж ахуйг яаж авч явах юм бэ? Бүх мал маань вакцинтай. Одоо бас л одоо нэг засаг руугаа хэлнэ гэдэг шиг. Юу яана л дээ. Ер нь бол би хэрэглэгчдэд хандж л хэлмээр. За. Та нар өөрсдөө л таны төлөө одоо жишээлбэл таны эрүүл мэндийн төлөө, таны хоолны одоо сайн сайхны төлөө тэр бусдад даатгаад ирэхгүй. Та зүгээр өөртөө л анхаар. Та өөрөө л тэрнийхээ төлөө яв. Хүн эрүүл байх гэдэг бол зөвхөн хүнс байхгүй. Тэгээд ч гэсэн манай хүнсгүүдэд ч хөгжлийн зэнэгдэл төрөмс байгуулгын үндсэн урайлаац нь бол хүн малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал гэсэн. Одоо төсөл хөлбөр хэрэгжүүлдэг сум болгон 5 дэдвэлтэр төслгээд ингээд явуулдаг байхгүй. Тэгэхээр энэ юу хэлж байгаа юм бэ гэхээр хүн малын эрүүл мэнд. Ягаад хүн малын эрүүл мэнд гэж байгаа юм гэхээр тэр Монгол улсад одоо зүгээр л улиг болчихсон доо одоо бүгд мэддэг болсон. Дэлхийд 25 дараараа нэгд Монголд бол малчид 25 дараараа нэгд байна. Харин энэ асуудал байгаа. Асуудал. Тэгэхээр тэр хүмүүсийн эрүүл мэндэд эхлээд анхаарах хэрэгтэй. Тэгээ тэрнийг хийхгүй шүү дээ. Эрүүл мэндэд анхаарна гэхээр очиод шинжилгээ хийгээл орчиод байгаа байхгүй. Яаж эрүүлжүүлэх юм? Тэр хүн одоо яг үндэ хэлэхэд хөдөө 1000 малтаач байна уу? 100 малтаач байна уу? Ер нь ихэнх нь болол замбрааг хүмүүсийг хэрэглээтэй. Ахуй нөгөө хэрэгжилж байгаа одоо тэр савс болгоно бол бүгд одоо хүнсний эсрэг залтаа байж байгаа байхгүй. Тэгэхээр цаашид бол би малчид өөрсдийнхээ эрүүл мэндэд анхаараа. Хэрэглэгчид өөрсдийнхээ эрүүл мэндэд анхаараа. Тэгэх юм бол харилцан бие биентэй ойлголцож байгаа. За тэр вакцины үлдэгдэл байхгүй, химийн гаралтын бэлтгэлийн үлдэгдэл байхгүй гэд эрүүл хүнсээ авбал энэ азны хэрэгэлсэн байсан ч хамаагүй авч байгаа. Энэ азны байхгүй. Энэ азны юм чи өөрөө өөрийнхөө төлөө л яв. Тэгэхгүй бол за бэлэн юм авч тийг энэ бол найдваргүй. Тий. Бүрэн яналт байхгүй. Бүрэн яналт байхгүй шүү. Ер нь болж өгвөл өөрийн юмтай болоо л гэж байгаа. Өөрийн нэг жижигхэн аж ахуйгаа яадаг юм бэ гэхээр итгэлцэл дээр л тогтъё шүү. Итгэлцэл дээр тогтъё шүү. Тэгээ баталгаатай энэ органикийг олоод идвэл чи бол тэнгэрийн хүнс эзэл гэж хэлдэг. Тэнгэрийн хүнс эзэл. Тэнгэр зайг тардам тэнгэрийн хүнс эдмэр гэдэг үг. Уул нь бол тийм шүү дээ. Энэ ингэж байгаа юм л да зүгээр би юу яасан өөр Монголын хөдөө аж ахуйн сургууль дээр очиж бид нэг жоохон судалгааны ажил хийгээд давхар дээр оюутнууд зааж ирсэн. Монголын бэлчээрийн мал аж ахуй, дэлхийн бэлчээрийн мал аж ахуй энэ суурь аж ахуйс юугаар онцлог юм бэ гэхээр надад тухайд орж ирсэн юу юм бэ гэхээр мал нь бол явдаг эмийн сан юм. Хүн нь тэр малчин нь бол явдаг номын сан юм аа. Монголын бэлчээрийн мал аж ахуй бол дэлхийн хүндрэлтний хүнс октоос биш харин эрүүлжүүлдэг тан юм аа хэлсэн байхгүй. Яг Японы эрдэмтэн их сонирхож намайг нэлээд даахсан. Яадгийг гэдэг. Тэгэхээр би тэрийг тайлбарлаж өгсөн. Уртын дуугаар уяраадаг тийм ээ. Бэлчээрт нь биеийн захтнаад ингэх юм бол адуу мал нь өхөр мал нь бол нэгээ толоогоод маажаад тавлах нэг булчингийн суллаа авчдаг. Энэ ч өөрсдөө нэг мэддэг шүү дээ. Тэр одоо хонья маань бол сайхан алтан хөрс шорон дээр чулуугаар нь өөрийгөө зүлгээгээд ингэждэг. Тавлаг байдлыг өөрөө хангадаг. Хинээр заалгадгүй. Харин хүмүүс нь тэндээс бас суралцаж тэрнийг одоо байгалийн хуулиар
зөрчихгүйгээр одоо нийцүүлж малладаг. Тийм учраас тэжээх шаардлагагүй ийм 5 уншин малтай байхгүй юу? Тэжээх шаардлагагүй. Энийг яах юм бэ гэхээр тэжээх шаардлагагүй гэхээр энэ хүмүүс одоо өсгөж алах юм гэж бас хойноос юм явах байхаа. За хамаагүй тэрэн дээр одоо би тайлбар хийгээд явчин дараа. Тэгэхээр тэр чинь намрын сойлох хийгээд тэр чинь өвс халдарч байгаа шүү дээ. Намрын сойлох хийгээд ерөөсөл шагаан дайны одоо тухайн малын шагаан дайны тийм хүнсийг л өдөрт идэхэд тэр мал бол өлөө авах шиг байхгүй. Одоо товчхон ямар арга байна уу гэж хэлэхэд зунан нөө зудад суу гэдэг ард үг байна. Зунан нөө зудад суу. Тэгэхээр манайхан зунан суугаад зудад нөгөөд байгаа байхгүй. Эсрэгээрээ. Тэгээд дээрэс нь бол одоо манай сайхан нэрт яруу найрагчийн өгнөд бас гой өгнөд байдаг л да. Монголын дуу бол моторын дуу шээ гэдэг хэлж байгаа. Тэгтэл одоо бэлчээрт бол моторын дуу хангиж байна. Яг үнэ хэлэхэд. Бэлчээрийн одоо тэр Өнгөө аймгийн руу явдаг тэрэнд одоо 30 км өргөн замыг бол ерөөсөө бүр мал бамтан бэлчгнүүдийг тэнд бүр хорхоо шавьж байх нөхцөлгүйгээр ингээд машин зам ингээд талхлаа хийцэн. Бүхэл үдэн 2 сумаас ерөөсөө нэг 20-30 атах малчин 30-40 атах малч үлдсэн. Бусдууд нь эхлээгийн дөр өсөд Монголоор нэг таарсан биш. Энийг нэг л байхгүй. Тэгээ одоо эндээс нэг уурхан үнэхээр хязгааргүй байна. Энэ бол өстой маш хэцүү. Харин наадах чинь тэгээд уг нь ойлгосон. Тэгээд ойлгоод өөрийн гэсэн мас хүрхтэй бол Улаанбаатар хот орчимд ч юм уу 100 км-ийн таарахт нэг тийм дундын аж ахуй маягийн бий болгоё гэж 1-2 удаа оролдож үзээд тэгээд дампуураад нөгөө хүнээ олохгүй технологи мэдэхгүй тэгээд малчтай нэг аппликейшнаар дамжуулж харилцаа гэсэн чинь нөгөө малчтайгаа ойлголцож чадахгүй ингээд оролдогоо сүрчээд байгаа байхгүй. Тэгээд учрыг нь олдгоо. Би нөгөө хөтөж яамд одоо хүмүүсээс ч одоо шулуугал хэлээ одоо нэгэнтээ тэгсэн чинь органикийг анх гаргачаад нөгөө танилцуулга хийхгүй. Тэгээд манай яамных нь болохоор манай засгийн газар хөтөж байгаа юм бол яг энийг хийх гээд 20 жил болсон шүү дээ. Чи яаж хийчихвэл гэсэн баггүй. Тэгэл асууж. Тэгэхээр тэрэнд надад юу гэж хэлсэн бэ гэхээр би ингэсэн. Малчин хүн мал адуунд тавиад нэг сарын дараа одоо хоньны мөр шүү дээ. Сарын дараа буцаагаад авахд тэр адуунд байхдаа элдв янз хаашаараас суусан байх вэ гэж имэйл тогчоод хөтөлж байгаа суудаг байхгүй юу? Тий. Дасгаж байгаа тий. Өөртөө ойлголцох гэдэг шин. Би хэвээрээ байгаа шүү, чи хэвээрээ байгаа юу л гэж байгаа байхгүй юу? Тэрнтэй адилхан хөдөөж чухал мэрэгчлэлт нь хөдөөж чухал яамд ажиллаж гинөө малч айлын хүүхэд байна юу ч юм. Гараад холдсонд бол тэр үнцэн аж ахуйгаас нэгэнтэй л холдсон байдаг. Өдөр болгон өөр байхгүй юу? Байгалийн үйлч өөр тийм байхгүй. Хашааны мал бол сонь биш. Тэр нөгөө фермерийн мал бол сонь биш. Суур аж ахуй бол. Тэр бэлчээрийн малч өөр. Тийм учраас та хэд бол малчин дээр очихороо шинжлэх ухаанчаар яриад байдаг. Шинжлэх ухааны хэлээр, нөгөө мэрэгжлийн хэлээр яриад байдаг. Малчид болохоор байгалийн хэлээр яриад байдаг. Тэнгэрийн ухаанаар яриад байдаг. Энэ хоёрын хооронд одоо жишээл зуучлагч буюу орчуулагч хэрэгтэй болчиход байгаа маа. Харин тийм ба. Орчуулагч нэр бид нар бол яг 100% монголоор нэг удаа ярилцаад ойлголцож нэг үл эргэлзээтэй шүү. Орчуулга нэн шаардлагатай болчиход байгаа. Манай ихэнх тал нь бол гадаад хэл болчиход байгаа шүү дээ. Тий. Унцсан монгол хэл алдчихсан. Алдж байгаа. Бүр алдчихаагүй л дээ. Гэхдээ алдж байгаа. Тэгээ энийг яг зөвхөн хүмүүс шүүгээд харах байх. Тэгэхээр энийг би ингэж зохион байгуулалтанд орохын тулд органик нэгдлийг сумууд байгуулаад явж байгаа. Энэ дотор чинь одоо дорж дондог дулмаа чи малтай болохыг хүсвэл тэнд би нөгөө нэг тэр нэгдлийн байгуулж өгье. Чи тэндээс ядаж одоо нөгөө эрүүл одоо лабораториор ингээд ороод за энд ямар ч нэгэн өвчин байхгүй юм байна. Химигалт юм бэлтгэл үйлдэл байхгүй юм байна гэдэг ойлголт авчаал хэрэглээч л гэж байна. Энэ боломжтойг яаж гаргах юм бэ гэхээр хэрэглэгчийн шаардлагатай бүтээгдэхүүнийг нийлүүлэх. Нөгөө талаасаа үйлдвэрлэгч талаасаа бүтээгдэхүүнийг бас нөгөө хэрэглэгчд одоо нийлүүлэх юм зарчмаар холбоог тогтоох юм. Энэний хажуугаар нөгөөхний хүний эрүүл мэнд гээд малчтын онцлогооны одоо аппаратыг тэнд суман дээр байршуулах юм. За тэгээд малчдад хэрэгтэй тэрнийг нь яаж өгөх юм бэ гэхээр цахимаар онлайнаар бид нэг юм сүлжээ үүсгээд явчих юм. Зараа нь аппликейшн гаргах юм. Тэр суман дээр яах юм бэ гэхээр надад нэг аккумулятор хэрэгтэй боллоо гэдэг ч юм уу
надад нэг одоо мотоцикл хэрэгтэй боллоо гэдэг ч юм уу, надад нэг тэжээлийн үйлдвэр хэрэгтэй боллоо, тоног төхөөрөмж хэрэгтэй боллоо гэдэг ч юм уу. Тэрнийг бэлэн мөнгө гаргаад өгөх боломжтой малчин байхгүй. Тэгэхээр мал өгөн тийм үү. Тэр малыг нь та энд одоо тань үзэгчд бол тийм нөгөө хүмүүс чинь надад нэг 5 хоног хэрэгтэй байна гэвэл тэднэр лөө шилжүүлээд өгөх боломж байгаа байхгүй. Ингээл хоорондоо харилцаа үүсгэж хамгийн гол нь тэр мал нь ирээд байх хэрэгтэй гэдгийг тэнд юугаар нотлох юм бэ гэхээр лабораторийн шинжилгээгээр нотлоод өгч байна. Энэ нь бол харин нөгөө нэг шууд харилцаа үүсэл яваа. Нөгөөх нэг зовлон өссөн мал биш нөө жаргаж өгсөн мал гэдэг шиг. Манай нөгөө нэг органикийг хамгийн эхлээд ингээд би тайлбар хийлээд явж ирсэн тийм. Тэгсэн чинь нөгөө нэг тогооч нар ингээд яахгүй 50 60-аад тогооч нар байсан. Тэгсэн чинь энэ ямар мал гинэ гэсэн чинь нөгөө манай яг үндсэн энэ органикийн тэр юг гаргаж байгаа тогооч залуу гэсэн байхгүй. Хоёгийнх бол товчхон хэлбэл жаргаж өгсөн мал юм байна. Яг зүгээр инээдэмтэй гэдэг юм уу тий. Энэ цаана бол өөр гүн үнцэн утга болгыг явуулж байгаа юм л та. За нэг тиймэрхүү байна. Тэгээд наадах ч нэг нь хийж үзэх тэр бас нэг хүн дээр лай болчих хурах тэр баханд тийм болчтой. Тэрнээс ингээд нэг лоорчин болчих гээд бүгдийг өөрсдийг нь оролцож өөрсдөр нь л хэлэхгүй болохгүй байна гэсэн тийм дүгнэлт нь л төрөйд байгаа. Ер нь бол итгэлцэл хамгийн чухал. Итгэлцэл байхгүй хин хэнд итгэхгүй байгаа шүү дээ. Тэгээ энэ нь бол нийгмийн одоо завсрын нийгэм гэдэг юм уу юу гэдгийг тий. Төр зуртаа одоо ийм хог тавилангийг гэдэг юм уу бид нэр яг зүгээр туулж байна. Туулж байгаа. Тэгэхээр энэнд итгэлцэл чухал. Итгэлцлийн дараа нь бол нөгөө нэг үндсэн юмнууд яригдана л да. Тэрнийг суман дээр яаж одоо үүсгэх юм бэ гэхээр юу яах юм? Суман дээр нэг хариуцдаг одоо нэг тэр аж ахуйг хариуцдаг нэг хүн байх юм. Тэр хүнийг нь бол бид нэр шууд удирдлагаар хангана гэсэн үг. Гэхдээ энэ дээр ямар нэгэн ашигын ойлголт бол байхгүй. Ашиг байхгүй. Одоо жишээл аж ахуй дээр бол шүү дээ тийм ээ нэг ингээд тэр аж ахуй нэг төдөө хувийг авах юм байна, тэгэх юм байна гэдэг ойлголт бол байхгүй. Малчт руу бол бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн үйлдвэр үнээр нийлүүлэгдэнэ. Мэдээж тээврийн зардлын нэмээд очно гэсэн үг тийм ээ. Малчнаас гарч байгаа бүтээгдэхүүн нөгөөх Улаанбаатар хотч байна уу, Сум аймгийн төвч байна уу, нөгөөх нэг мах суу авдаг хэрэглэгчд бол зөвхөн тэр малчсан дээрс нэг үн тохиролцоод тэр үнээр тээврийн зардлын мэдээлэл хүрээд ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дундаас тэр аж ахуй бол огт ашиг авахгүй. Авахгүй. Тэгэхээр тэр хүнийг яаж цалинжуулах юм бэ гэдэг асуудал гарна. Харин тийм. Тэгэхээр тэр цалинжуулах асуудал нь бол ихлэ нөгөөх нэг одоо тэнд өөрснийхөө юмыг одоо нэг зохицуулж байгаа хүмүүс нь тодорхой хэмжээний төлбөрөөр төлөх явах. Одоо жишээлбэл ингээл та 500 малыг нэг 10 айл нийлээд худалдаж авч байна. Бид нэр ерөөсөө өөрснөө яг аж ахуйд бол яг юм баталгаатай юм байна уу гэдэг тийм. Тэр хүмүүс бол яах юм бэ гэхээр тэр малыг маллуулах хэрэгтэй болно да. Тэр малчинд нь цалингийн өгөөд тэр дарагд нь тодорхой хэмжээний урамшуул цалингийн өгөөл тэгэл явж байгаа юм. Аж ахуй нь тийм зохион байгуулалттай л юм. Түүнээс бол одоо доош дондгоос нийлүүлэгдсэн малын за энэ доржоос 1 кг ахыг 8,000 төгрөгөөр аваад чамд 9,000 төгрөгөөр өгье гэдэг асуудал биш. Малчтай хөө малчид болгонтой харьцвал маш хүнд юм бэл. Тэрийг болмоор нэр дунд нь тэг зохион байгуулагчаар дамжуулахгүй л болох. Тэр зохион байгуулагч бол тэрэн дээр одоо жишээлбэл ингийн штэ одоо нөгөө нэг айл тавьсан мал өгөхөд идэг гэж ярьдаг штэ. Аргагүй байхгүй да. Тэр малчны буруу биш штэ. Яадаг юм бэ гэхээр тэр нэг 100 мал дотор байна уу 500 мал дотор байна уу манай багш хэлж байгаа юм л да. Нийгмийн шалгалаар шалгарч гарч ирсэн мал нь тэнд үлддэг. Тэгээгүй нь бол тэгэл чоны хоол болдог ч юм уу өөрөө хайлын идэж болдог байхгүй. Яагаад гэвэл одоо нэг 30 хүүхэдтэй анги байлаа гэж үзээ тэнд гаднаас нэг хүүхэд ирэхэд тэр хүүхдийг эрэгтэй хүүхдийг бол тодорхой хэмжээний нөгөөх эрчүүд нь бол шалгуур гаргуулад дамжуулдаг штеп. Ер нь тийм юм байдаг штеп. Малдаж хүртэл тэр байгаа байхгүй. Бөөрлөх нь нөгөө малыг ч мөргөн тий хавсаад нь бүр бөөрлөгдөг байхгүй. Тэгээ нөгөө малч нь ингээд тусдаа хөвтөл тэл нөгөөх ад үзэгтэл явж байгаа штеп. За одоо тэнд бол сайхан тулцсан юм уу тийм байх юм бол тэр нь бол яг хөө тэнд дотор очроо болчихно. Баг мал бол тэгэл мөргүүлж өгдөг ч юм уу эсвэл тэр эзэн байнгын анхаарч байхгүй бол тэр эзэн ч одоо нэг 50 мал хүрээд ирчдэг 50 тийш явна гэсэн үг шүү дээ. 50 айлаас ир тийм үү. Тэр бүхний хойноос хөөцөлт нэгдэг бол там байхгүй. Маш хэцүү. Тэгэхээр энэ зовлонгийг ойлгодог тэгээд ижил дүнгийн настаа тийм малыг нэг ийм
юунд авч тэгж ижилсүүлж одоо ийм аргачлалыг гаргадаг л та. Түүнээс бол зүгээр бүх мал нэг дотор байж идэл гаднаас нэг төлөг оруулж ирдэг юм, хург оруулж ирдэг юм бол тэр нь бол гээгдэх үх магадлал маа. Чанаа болох юм байна. Устдаа хамгаалж тололдаад. Одоо манай багш одоо Монгол Улсын говьяат малчин гомбоч руу гэдэг. Одоо сайхан борлоо ил. Тийм. Надад манайхан баг мэднэ л дээ. Мэднэ тий. Одоо энэ хүн бол ийм шалгуураар дамжих учраас тэрнийг зохицуулах хэрэгтэй байхгүй л гэх. Бидний буурлуудаас юм сонсох хэрэгтэй. Сонсох хэрэгтэй. За нэг энэ хүргээд яриагаа өндөрлөө. Дор бол утсыг чинь тавьж болно те комент. Болно. Ном сонирхох хүмүүс аваарай. Хандаарай гэж бодож байна. Тэгээд яг ер нь одоо бол тэр ганцаараа юмыг тэмцдэг үе бол өнгөрчөөд байгаа. Аль болохоор болох чадгаараа хамтарч юм хийвэл энэ хөдөө аж ахуйн татах, хоол хүнсээ эрүүлжүүлэх, өөрсдөө эрүүл амьдрах тэр цагийн босгон дээр тулж ирээд байна. Тэгвэл өнөөдөр энэ хоршоо шиг загвараар биш, өөр загвараар хийх юм байна, тийм үү? Өөр загвар. Энэ хоршоо нэгдэл хүнч бүр тэнгэр газар ялгаа юм л та. Энийг дараа нэг юугаар хийлээ тийм. Тэгэхээр одоо техник анхрыг үүсдэг нийт үзэгчтэй одоо та нарт таалагдсан сайхан үг ярьсан бол би баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд яг зөв талаас нь хараарай. Тэгээд урьж оролцуулсан Улаанбаяр даргаадаа маш их баярлалаа. За. Тэгээд одоо таны бас ажил үйлс улам одоо өөдрөг гэгээлэг байгаа. Тий. Одоо ерөөл өргөж байна. За гэлээ. За баярлалаа.